За сайн байцгааны өрхөмд үзэгчдээ халамцсан яриа нэвтрүүлгийн 38 дахь дугаар эхэлж байна. Нэвтрүүлгийн маань энэ удаагийн зочноор Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин, сүх болд буюу Тагтаа байна. Тагтаа. За сайн байна. Сайхан зурч байна. Сайхан зурч байна. Сайхан. За таны ажил үсэн. Тавлаг сайхан байна. Сайхан зурч байна. Уран бүтээл өндөр. Оо явж л энэ. Энэ зү. Бас усна жоохон ажилтаа бас ховын нэг жоохон ажилтаа. Сайн нэг Туркид явах гэж байна. Тэгээ Туркид явж байгаа сая 3-4 хоног юм нэрлээ. Энд хаус киноныхаа. Тэгээ энд хаус кинога Туркид монголчуудаа авч гаргачаад Далмаар нэг хэд хоног амарчаад. Тий. За нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч хөрсөж ирсэн Тагтаадаа маш их баярлалаа. Тагтаал гэдэг юм. Тийм шүү дээ. Одоо Тагтаал гэж шүү дээ. За одоо ерөөсө нэвтрүүлгийнхээ журам дагуу бэлгээ өгнө. Эхлээд өгөхөөл ер нь мартах маяг. Тий, эвгүй. Маш өндөр үнэтэй тий. За тэгээд одоо Кондишн брендийн солонгосын алдарт элэг хамгаалагч бүтээгдэхүүн Кондишныг бэлгэлж байна. За баярлалаа. Жишээний. Уухийн өмнө нэгийг, уусны дараа нэгийг Кондишн эрүүл мэндийн ундаа. Red Fashion-ы хамт олонны зүгээс за энэ нөгөө 10% хөнгөлтийнх нь бэлгийн карт нь бас байгаа. Эндээс одоо гоё зангаанууд авч байгаарай гэж. За тэгж явах тий. За ингээд энэ зангааны сет. Баярлалаа. Өөр юм байна уу? Өөр байгаа. За өнөөдөр нэгэн шинэ бүтээгдэхүүн танилцуулж байна. Тэгэхээр энэ юу гэхээр 36 одоо градусын хатуулагтай одоо Францын одоо энэ ихүү цагаан харьсан мод гэж юм шүү дээ тийм ээ. Одоо водка тий. Айстрий гэж. Өнөөдөр энийг одоо халамцсан яриа нэвтрүүлэг дээр хоёлаа хүртэж халамцсан яриагаа. Харин тий би одоо бас өрнүүлнэ гэж байгаа юм тий. Нэг яачих юм бол гайгүй хөө. Бас жоохон юм чичрээстэй л байна. Тий. Тэгтээ ууж муугаагүй л дээ. Зөв. Ер нь жоохон юм нэвтрүүлэлт орох юм бас нэг жоохон айц мэцтэй. Ялангуяа таны нэвтрүүлэг гэж халамцсан яриа чинь бас нөгөө бас ютубер үзчихсэн болохоор бас жоохон тодгомдаа л байна. За энэхүү айстрик бас зочдтойгоо гэртээ зочид урахаараа гоё задлаад тийм ээ. Энэ бол ингээд юу юм бэ лээ. Түрүү ярьсан 36 градусын хатуулагтай тэгээд гаднах цав эднэр бол айгүй гоё. Тийм үү. Тэгээд задлсан ч гэсэн одоо хоёул шууд л явна шүү дээ. Нөгөө задлаад явна. Шилэн ч гэсэн айгүй гоё юм байлээ. Тэгээд одоо ч манайх нөгөө юу яж байгаа шүү дээ. Хурим найрын сар эхэлж байгаа. Тийм ээ. Аялал зугаалгын сар эхэлж байгаа. Тийм учраас бас эдээ ундааны одоо найрын ширээн дээр ингээд ийм гоё үзэмжтэй сархтыг тавиад ингэхэд бол энэ бол одоо өөрөө ингээл байж яах нэ. Ер нь реклам байгаа шүү дээ тий. За дээрэс нь энэ математик бас сахаргүй байгалийн гаралтай ийм энержи дринк баг. Тийм сэргээгч ундаа гэж. Би ч өмнө нэг ууж л байсан л та. Яг нөгөө яг энэ тайлбартай бол ууггүй ш дэлгүүрээс аваад ингээл гоё юм байна гэж ууж л байсан. Хоолоо тий. Өө За хоёулаа өнөөдөр Алтан гац ресторанаас нэвтрүүлгээ бэлдэж байна. Алтан гацыг бол одоо манай үзэгчид бол андахгүй сайн мэддэг болсон. Баруун дөрвөн зам дээр байрлах Алтан гац ресторан гэж. Энийг мартсан биш үү? Манай нэвтрүүлгийн хамтарч ажиллаж байгаа ивент тэтгэгчээр ажиллаж байгаа Monjuice компани одоо эрхлэн гаргадаг Ара Artisan гэж одоо энэ хүү эрдэс ус байгаа. Энэ хүү эрдэс усаараа хоёулаа энэ хүү цагаан арга сархтаа зооглох юм аа гэж. Ара ус нь гүний уснаас доош хөрсний бохирдол үл нэвтрэх дагаврагт орших pH 8.5-тай Монголын анхны артезан ус юм. Дахин боловсруулагдсан савтай Ара эрдэс тусыг сонгож өөрийгөө болон их дэлхийг хайрлая. За хоёлоо юу ч гэсэн одоо их тийм би чамаа ингээд ер нь анзаарлаа л да. Нэг жоохон бие бариатаа ороод ирэхээр
Би яг чиний темпэд орчлоо шүү дээ. Би чи харин та яг гоё ингэж жоохон ингэхгүй бол яг энэ дугаар нь унаа шүү баха. Яг гоё л явахгүй би чи бас яг хүний яг ингээд юм өөртөө хүнийг уусгачдаг. Хүний юмд бас өөрөө уусчдаг тийм төрлийн юм байгаа байхгүй. Тэгээ би нөгөө нэг нэвтрүүлэг эхлэхий урд урдны дугаар харсан бол би чи ихний дөвчөө ихдэг шүү дээ. Ингэж ингэдсэн. Тэгээд сая бол тэгсэнгүү их тийм төлөв даруй ихэлсэн чи яг тэр темпэд чи яваарч юу. Тэгээ би тэгэхээр бас гайхад энэ яагаад ах ингэж нэг жоохон монтон эхэлчихвээ. Яаж яхад би орж байгаа дугаартай монтон эхэлчих юм даа гэж бодлоо. Гэхдээ яг тэр чин тусдаа өөр хүн. За. 30 одоо энэ чин 38 дахь дугаар гэдэг чинь 37 дугаар. Нөгөө галах юм шүү. Тэр өөр галуур хөтөлсөн байхгүй. Тэр чин юм бол жоохон тийм саксуу, тийм ритм өндөртөө, жоохон тийм тийм мэралгдөө. Тийм жоохон мэралгдөө, тийм давлуу нөхөр штэ. Айгүй их тийм орилоо чарлаа тий. Хүний дотор чи ингээд маш олон ааш араншин тийм ээ ийм зүйлүүд явж идэг. Тэгээд тэр чинь ингээд нэг юм өдрийнхөө үйл явдал тэр нэг юм өглөөс ирсэн байдлаасаа авахуулаад хүн чинь ингээд яг тэр өдрийнхөө темп ритмээр ингээд явчихдаг шүү дээ тий. Тэгээ би тэр хүмүүсийг болохоор юу гэж хэлдэг гэхээр гал хоёрын доторх хүмүүсүүд гэж ярьдаг байхгүй. Тэгээ яг тэр нөгөө нэг урд нь нэвтрүүлэг хөтлөөдсэн тэр нэг орилоо нөхөр чинь бол байгаа. Гэхдээ тэрийг дагахаар би жоохон ядраад байд юм аа. Өнөөдөр бол нэг жоохон тийм төлөв даруу яг төвшин хүн орж ирж суудсан байна. Тийм байна. Тэгэхдээ яхаа яг гоё юу байхгүй бас нөгөө нэг гал хоёроо бас дуудаж байгаа. Халтаа байхгүй хэцүүдэн шүү. Махнаас иччихв. Тэгээ. Би энэ алтан гац байн орж ирдээ. Их нэртэйгээ зүг. Зүрх нүгтэйгээ. Дээр хоньны чансан толгой идмээс санагдаад. Тэгсэн чи барахгүй мөлий. Тэ эднийх юу порц аягүй сайт штэ. Энэ махыг нэг юм хорхоо хүртэл идэх гоё тий. Тамшааж уншаал. Байлахын орсон дугаарыг араас би байлахтаа уулзахгүй. Тэгсэн ч юм гал баяр юм нав. Намаг өстө сүултээ би чи юу хүссэн юм ба хараал бараа хэлцэж ажиллая. Заагчгүй. Тэгээд нэгдүгээр раунд энэ гээд юм байгаад ч тий. Нэгдүгээр раунд. Тагтаа нэр яг тийм юм бэ. Үгүй яг энэ чинь би яагаад ингэж нэг тийм орлол, өвчгнөөл тэгэж эхэлдэг гэхээр нөө яг юм өрсөн ч очтойхоо сэтгэл зүйн ингэ бэлдчихдэг юм байна л да. Тэнгууд ингээд яг миний сэтгэл зүгээр ингээд дагаад нөгөө нөхөр чинь ингээд шууд ингээд хөвсөлзөө явчихдаг. Тий. Сая ингээд жоох монтон эхэлчихэр. Тий. Би ч бас яг дагаа авчиж байгаа хта нэг. Тийм байна. Тэгээ жоох ерөн жоох айцтай л байна. Нэг татаад авъя ямарчсан. За нөгөө гал хоёр ороод ир. Ой, хаа байна? Нөгөө гал хоёрыг оруулаад гэвэл би ч гэсэн бас өөрөө нөгөөдгөд ороод ирэх чи би дээ. Миний дотор бас нэг хэдэн хүмүүс байгаа чи би дээ. Байгаа. Надад бол маш олон тийм байгаа. Нэг нөхөр байдгийн. Юу ч таалагддаггүй тэгээ юм болгоныг шөөмжлээл нэг тийм ядор нөхөр байдгийн. Тэгээ нэг амар стресстэй тэгэл тэгээ нэг тийм ууртай нэг тийм ядор нөхөр байдгийн. Тэрийг бол би нэг оруулж ирэхийг хүсдэггүй маа. Миний дотор бас нэг нөхөр байна. Тэгээ чимэг болчдөг. Ерөөсөө юм ярихгүй юм. Тэр ер нь хэл байхгүй хөө. Дуугаа. Ер нь жоох ингээд байж байгаа. Нэг болох юм ингээд чимэг болчих. Тэгээ хажуудах хүмүүстэй айгу дараатай байхгүй нөгөө хажуудах хүндээ ингээл нэг юм таалагдахгүй ч юм шиг яагаад ч байгаа бүү мэдгээл ингээл бос автаад явчихдаг юм шиг хажуудах. Тийм шүү дээ яг үнэ. Тэрийг ер нь гаргаж ирэхгүй бай гэж би юм гिचээгээд ер нь бодоод байгаа. За ингээд нөгөөх ч ороод иж ах шиг ба шүү. Дуун чангараад ирлээ. За нэгдүгээр раунд авчих тий. Тэгээ нэгдүгээр раунд би ямар ч гэсэн бас юу яаж байгаа дараагийнхаа хундгалтаас би хундгалж эхлэхгүй бас ёсог үед болохгүй байна. За яха би тэгээд хундгалаа. За чиний таалал юм бит. Өө нэр эхлээд хоёлаа элэг хамгаалч шүү дээ тий. Элэг хамгаалагч бүтээгдэхүүн ээ. Энэ ч нэг ямар нэгэн киноны банкет ямар нэгэн юуны арга хэмжээний өмнө зоолттой нэг хоёрыг хүснэ. Энэс нэг юм хоёр тэр үрлээ байдаг шүү дээ. Үрлэн байгаа шүү дээ тий. Энэ үрлнээс хусчтэй. Тийм байлаа. За нэг жоохон монтоныг хэлсэн юм чи одоо ч. Монтон би гэдэг уухтаа санаа зовхгүй байна. Таны нэвтрүүлгийн цааш нэг одоо юу гэдэг нэг одоо энэ дугаард ингээд яг ингээд зогсох. Яг ингээд нэг яваад ингээд нэг монтоор хүмүүс үзэж байгаа дүү. Ингээд сольчих гэдэг гэж яаж юм. Тэгээ яасан гэдэг. Тагтаагаар л дууссан шүү дээ.
Нөгөө нэвтрүүлэгч юу болсон бэ гэж. Мэдхгүй тэгээ тагтаа орсон тэгээд дууссан шүү. Тэгээд дууссан шүү. Тэгэх бол бас сүлд надад их дараатай юм да. Чамайг харах болгонтой лөө. Чамайг харахад нөгөө нэг нэвтрүүлэг яа. Дахиж ерөөсөө нэвтрүүлэг урхай байцсан тий. Уг нь нэвтрүүлэг орох хэмжээний байгаад байдаг. Тийм ядаргаад. За минь орд бас дүүтэйгээ уулзаагүй. Сайхан авч штт. Ер нь бол энэ эдээ ундааны тал дээр ер нь хэрэгэлдэг юм ер нь. Би бол байнга ингээд амар ингээд үргэлжлүүлдэг тийм жанр хүмүүс байдаг шүү. Тийм. Ерөөс тэгэхгүй нэг хаа нэг л уун. Мэдээ залуу хүмүүс чинь уужилт хараа шүү. Ер нь бол тэ найз нөхөр нөгөөд ажлын шалтгаанаар янз бүрийн болон тэгэнгүүтээ маргааш нь бол ерөөсөө амсч чадахгүй. Үргэлжлүүлж тэгж явна гэсэн асуудал байхгүй. Тэгээ энийг уугаа дампуураад ингээд өөрс тийшээ нэг одоо буруу замаар будаа тийм гэсэн асуудал байхгүй. Ерөөсөө сайхан уучаал. Тэр хүн уусан хүн амтан тэгээ ер нь манай найзууч гэсэн юм гэдэг чинь ер нь цуг уугаад аюу тийм юу тэ нэг юм яриа нийлдэг, энерги нийлдэг тийм хүмүүс байдаг шүү. Яг үнэ. Тэгэхгүй нуучаа аа гэл тэ. Тий. Айгуу нэг тийм эргэн тойронд айгуу тийм дараатаа уудаг хүмүүс байдаг шүү тий. Тэр чинь айгуу төвхтэй байгаа. Тэгэл уцрууг ороод гэл. Миний хувьд бол ямар ч тийм асуудал байхгүй. Сайхан угаал тэгэл ямар ч хэлсэн гэртээ харих хэвээр. Аа. Машин тэрэг унахгүй сайхан дуулган жолооч молооч дуудаад ч юм найс доктор хөргүүлээ такси барай явчихдаг. Тэгээ дараа нь маргаашаас нь юм машин очиж авдаг ч юм уу. Тийм хүү. Энэ юуны тал дээр бол асуудал байхгүй. Даа нэзтэй ер нь. Дааштай. Тийм бах тий. Дааштай. Гэхдээ нэр бас наадах чинь яг холбоотой юм билэ. Би чи бас нэг 80 гаруй килограмм жинтэй байхдаа бас хөрхөн л даачдаг л байсан. Тэ? Өскөө бодох юм бол би чинь өскөө чи хажууд бол зүгээр өскөх чинь бас ёстой 2 3 талаад бас л нислэгийн цаг штэ ерөөсөө. Харин тийм шүү. Гээл тэгэл ерөөсөө. Манай жанчуу бол бас яг тийм байхгүй. Бас тийм үү? Манай төмөр бол гайгүй. Жанчуу бол нэг 100 татал хамаг нүүр амин ингээл хамаг юм улаагаал. Тэгэл ерөөсөө жан найруулагч тий. Маа цамтлагч чинь ахлагч нь юм бэ? Маа цамтлагын ахлагч нь би штэ. А тийм үү? Тэгээ би чинь хамтлагийн ахлагч болоод нэг ч уран бүтээл гараагүй хөө. Тэгэд бүр ингээд яг нэг ахлагч гэж хэлэхээс санаа зовоод идэх байхгүй. Яг бүх дуунууд жанчуу ахлагч байхдаа бүх дуунууд хийгдсэн байхгүй. Одоо нөгөө би дурламар байна. Манай хамтлагийн хэдэн бас хийтүүд байна. Хийтүүд. Тэгээ би дурламар байна. Хайр эмзгийн энэ төр гэл дуунууд өгөх байхгүй. Тэр яг тэр үед нөгөө манай жанчуу маань ахлагч байсан. Тэгээд за гуруулаа ингээд жилээр ингээд тойрдог бай тээ. Ахлагчудаа ингээд за нэг жил нь чи байвал дараа жил нь одоо төмрөө бол дараа жил нь жанчуу болъё гэж ингээд гоё тойрдог бай тээ. Ингээд тэгээд яг тойрог ихэлсэн надаас ихэлсэн. Тэгээд би бас хамтлагийн уран бүтээлд яг нам зогссон байхгүй. Тэгээд ер нь бол ингээд хийх хүсэл зориг тэмүүлэл одоо зүрхэн дотор маш их байгаа. Тэгээд ер нь ямар ч хийн гэсэн бодол одоо яг ойрын нэг 4-5 сар дотор бол яг хардсан байж байна. Та чинь бүгд гуруулаа соёл урлагийн сургалт төгссөн. Тий. Тэ? Хэдэн оны төгсөлт вэ? 15 оны төгссөн шүү дээ. 15 он. Тий. Бид нар ч нэг хэцүү ангид яг 3 төмрөө өтөрч 10 жилийн параллел ангид өгөхгүй. АВ өгөхгүй. Тэгээд жанчуутай хэцүү ангид дээр нөгөө поро бөгөө тэнцээд нөгөө ангийн хүүхдүүд нь бас нэг юм маасан донд л орж танилцж байгаа байхгүй. Тэгээд жүжиглэх юм байна гэдэг гэсэн чинь яг начир дээр нэг 30 хүүхэд 30 ангитай хүүхдээ нэг 3 хүүхэд нь болоод тэр хойно сууж тэгэл хүмүүхдэд өгөхгүй. Тэгээд тэндээ танилцаад тэгэл за юмс би чинь шал өөр мэрэгжил за дуучин болно гэсэн зорилготой байсан чи хэцүү ангид анх тоглолоо тэгэл за ерөөс жүжигчин болох хэрэгтэй юм байна. Жүжигчин болох юм бол дуулчт юм байна. Янз бүрийн юм хийд юм байна даа гэж бодохгүй. Тэгээд жанчи манчтайгаа танилцаад авлаа ямар ч гэсэн тэгэл яг хэцүү ангид дуусаад дараа жилийн шууд шалгадаг гэж байгаа хөөс. Тэгсэн чи оо хэцүү ангид тоглосон хүмүүс наадч бүгд став суудсан. Авахгүй гэж суусан гэсэн гэж байгаа хөөс суусан багш. Яаж аа? Мэдгүй. Тэгээд тэгэнгүүт ганц л олон ангид тоглож байгаа тоо. Тэ? Харин тий. Тэгээд бид нар чинь яг шалгалтаа өгөөд манай төмрөө тэнцсэн байхгүй. Төмрөө тэнцээд тэнгүүт нь жанчи битээр за яах вэ гэж минживтэй анги руу орчингуудаа сар суучаад ямар нэгэн хуулийн цорхоогоор нь жүжигчний анги руу
яваад орчих гэсэн бодолтойс байхгүй. Тэгэл яваад орсон чинь нөгөө Минжүүд ангид орсон чинь ерөөс нөгөөд худлаа санагдаж шүү. За боли. Буцаага төлбөр авангуудаа шууд наран тул дээр ээж их лангуудаа зогсоол гутал зараад. За. Тэгээ дараа жил нь гутлаа зарж бэлдэж байгаа дараа жил нь шалгалтаа өгөөд сууж орсон байхгүй. Уг нь яасан бол 14 он төгсөж гсэн байхгүй. Яг ингээд ном журмаар орсон бол. Тэгээ нэг жил үндсэн. Тэгээ хамтлагаа эзэн нэр агуулсан юм. Нэгдүгээр курс төгсөөл нэгдүгээр курсийнхаа зүүн байх байсан байхгүй. 11 онд ороод нэгдүгээр курс төгсгөч чинь 12 оны 4 сард 5 сар төгсөөл тэгэнгүүтээ шууд 7 сард нь хамтлагаа байгуулгаад 10 сарын 19-нд манай төмөрөгийн төрс өдрөөр хамгийн анхны дуу цацгатаад хамтлагийн нэр мэр чинь яг тэгж өгдөжсэн байхгүй. Яга мааз гэж нэр өгсөн тэр. Манай хамтлагч нөгөө продюсер нь Гайсын төгсөх, Ишгах төгсөх хоёр л яг бидтэй уулзаа за хэдүүл нэр бот юм одоо гэж нэр бичээл. Тэгээ манай Жанчуу Мааз гэд нэр бодсон байхгүй. Гү наач ястай гоё нэр Мааз. Тэгээ Жанчуу өгсөн бодсон нэрийг шууд Мааз гэд өгч. Тэгэл ер нь ийм одоо юу гэдэг юм жоохон фан маягаар л өгсөн нэр байхгүй. Түүнээс одоо магнитон гэж нэр бодож байлаа. Гайсын ах нар байгаа юм чинь Boys гэдэг өчгөө. Бас Boys 666 гэдэг гэж бас бодож л байл. Тэгж байгаа за ямар ч юм нөгөө би дурлмаар царайнууд дээр жоохон тоглолт хийгээд Мааз гэдэг өчгөө. Уусаа нэг амар гавхаар царайтай ч биш тэ. Царай муутай юм чинь зөв Мааз гэл өчөйгээл. Тэгэл нэр амтх нэр өчсөн. Нэрэж таагаар учраас бас л үзүүштэй царайнууд ч тий. Тий. Ер нь хүмүүс нэг юм яах гээд байгааг мэддэхгүй цаа. Хүчи яг яах гээд байгаа бэ? Бараг жанчуу байж өөр хүмүүс бүр ядаргаад. Хүчи нэг л тийм асуудал дэвшүүлсэн царайтай гэдэг. Одоо бид нар харахад нэг юм асуудал яваад байдаг шүү. Энэ юу гэдэг зовлон дунсан маань альсууд жаргал думбаад байгаа юм уу? Ер нь мэддэхгүй нэг юм асуултыг тэмдэг шиг л царайтай гэдэг. Хүмүүс л яриад байдаг шүү дээ. Тэр үний юм уу, удлаа юм уу? Мэдгүй тэгээд би чи ямар ч нөө эхнэр мэхнэрээс асуудаг байхгүй одоо ингээл хараа би одоо тийм юм асуудал дэвшүүлсэн царайтай юм уу гэдэг. Юу вэ миний ачиж сток гой залуу шүү дээ. За энэ амтлагаа ямар байна? Дажгүй мэн үү? Дажгүй мэн үү? За 2 дугаар раундыг ер нь бол ингээд жоохон эхний 3-ыг бол жоохон түлхүү явдаг шүү. Яг найр хурмын зарчмаар тий? Дуу чангаад ирсэн яг одоо нөгөөч орж ирсэн. Яг ороод ирсэн сууж байгаа. Мэрж хөлсмөс чахраа нэг л тийм нэг юм том харагдаад л тийм. Тэгтээ одоо ингэдэг штэ. Энд тэд таарахад бол чи бол ихэвчлэн л нөгөө нэг гал хоёрын нөгөө хүнтэй л таарч ирсэн баг тий. Вай өө мэй гээл тий. За авч тий. Яа за одоо нэг жоохон тавирж явах швэ. Ай сайхан штэ. Тэгээ тэр анхны одоо Мааз гэдэг хамтлаг болчоод дуугаа гаргачаад нэгсэг кафе руу хит болоод ирэхээр л кафе нэстэй. Дуугаа гаргаад маргааш нөгөөдрөөс нь FM-ээр яваад тэгэл нөгөө мик баян шүнээс сургууль руу явж байгаа миктэй явж хатал зүгээр дуу яваад л. Тэгэл энэ чи бид олсоо чиг хэлчих гээд л хүмүүст. Тэгээд тухайн ч нэг билборд биш ээ. Нэг чарт март байсан шүү дээ. Тий. Яг дуучдын дуунуудыг ингэ жагсаагаал те. Эхний шиндэг дуу, эхний 3 дуу муу гээл те нөгөө ялтын прад мард байсан шүү дээ. Тэгтлээрээс манайх чинь нэгдүгээр байранд гоцоогоостой. Яа. Тэгээ дуучин нөгөө компьютерын болдоогийн тэгээ нөгөө бас би дурлмаар ингээд дуучин болдгийн бас нэг тийм дуу байсан байхгүй. Яг адилхан нэртэй. Тэгээ тэр чи яг 2 дугаар байрна гэл. Яа. Төрийн сэргэлтэд авчаалаа гэл. Яа, салаараа. Тэгээ 7 8 7 хоног яг тэгж өссөн байхгүй. Тэгээ хүмүүс годамжаар зөрж байгаа хүн болон ингээд дууг дуулаад автобусны хөнгөн өдөр нэг FM-ээр дуун яваад гингүүч хүмүүс амар гоё мэдрэмж авдаг. Ямар гоё юм бэ? Одоо энэ дахиж ингэх хэрэгтэй юм байна, тэгэх хэрэгтэй юм байна. Ингээ тгийгээл амар тийм хүсэл тэмүүлэл бүр ингээд нэг юм айгу илүү л болд юм байлээ л дээ. Тэгээ за ямар ч одоо дуу одоо энэ тэндгийн арга хэмжээнд очиж дуулаад л тийм ээ. Юу маа самтгийн өрөө гэдэг юм гарч дуулж болоод. Ер нь хэсэг бол нэг амар байсан. Бүх
маазгүй шинжилүүд байсангүй баг те. Тэгүн гоч болоод анги дээр хурж ирэх гоч ангийнхаа сойс дээр бол зүгээр л тэр нөө сойс чинь гэдэг үс нөө гайсын үе гээл те. Коктейлийн үе, одоо акапеллийн үе мүү гээл те. Маазын үе манай. Маазын үе гэдэг тийм тустай үе мүү гарцдаг. Аюу гоё байсан гоё. Тэгээ сүүлд нь ганг бай гарч ирлээ шүү дээ. Ганг бай гарч жинхэнэ ганг ирж шүү дээ одоо юу юм те. Айгу гоё юм бид нэг тийм мэдрэмж хэрвээ одоо юу гэдгийг тэрийг жоох удаа хадгалсан болж гэж одоо ер нь бид гур боддог байхгүй. Тэрийг удаа хадгалсан бол арай юу бас нэг юм арай өөр байх байсан байх ч юм уу те. За нөгөө ихний нөгөө дахаач өөрөө авахгүй гэл хүнийг авж ийн би нөгөө вискинээс тийм шүү дээ. Тий вискинээс ингээл шимээл ингээл явчихдаг байхгүй. Араа ус нь гүний уснаас доош хөрсний бохирдол үл нэвтрэх давхрагт орших pH 8.5-тай Монголын анхны артезиан ус юм. Дахин боловсруулагдсан савтай Араа эрдэс тусыг сонгож өөрийгөө болон их дэлхийг хайрлая. Уухийн өмнө нэгийг, уусны дараа нэгийг кондишн эрүүл мэндийн ундаа. Эерэг өөрчлөлт жижиг зүйлээс эхэлдэг. Хуванцар савны хаягдал нь байгальд маш их сөрөг нөлөөтэйг бид мэднэ. Харин Араа эрдэс тус нь дахин боловсруулагдсан савтай бөгөөд Монголын анхны артезиан эрдэс тус юм. Араа усыг сонгож өөрийгөө болон их дэлхийг хайрлая. За чи эхлээд ингээд дуучин хийгээд ингээд те ингэж ийсэн. Тэгээ соёлын урлагийн их сургууль төгссөн. Дараа нь ингээд харж ийсэн чи бүр ингээд киноны зургийн дарга хийцэн. Тэ амар ийм хөдөлгөөнтэй ингээд юм өмнөийг зохицуулаад киноны зургийн дарга гэдэг бол маш чухал албан тушаал шүү дээ тий. Яг тэгээд тэр ийм хүний зохион байгуулалтын ажил, тэр группийн зохион байгуулалтын ажлыг хийгээд айгүй дажгүй хоёулаа ч гэсэн уран бүтээл дээр хамтарч ажиллаж ирсэн чи манай киноны зургийн даргаар ажиллаж ирсэн тий. Тэгээд би зүгээр бодсон байхгүй. Тэгээд одоо тэгсэн чинь чи эргээд дахиад жүжигчдийнхээ карьерийг нийслэл хүүхнээс хойш ингээд жүжигчдийнхээ карьерийг хөөгөөд ингээд яваад ир чинь ер нь юм олон тал руугаа ингээд юм хийж үзэх тийм сонирхол тийм хоббитой байгаад байна уу? Анх чинь мэдээж нөгөө зүгээр за ямар ч урлагийн хүн болох хэвээр жүжигчин болох хэвээр тэгэнгүүтээ мэдээж шууд гол дүрмээр аваад ингээд цойлно гэсэн ойлголт надад юус байгаагүй байхгүй юусэн байгачгүй. Тэр одоо шууд гол дүр аваад та ингээд нэг юм тэр бол зүгээр заягцсан хүн байдгүй бол тэ. Тэнгүүдээ би ерөөсө бодсон байхгүй за ямар ч сан бүх юмыг багаас нэхлэх хэрэгтэй юм байна. За туслах бодтой болгооч ер нь би нэг 7-8 киноны туслах хийсэн туслах ажиллаж байна. Нөгөө гэрэл мөрлийн зөөгөл тэ юм хийгээл. За тэгээ 4-5 киноны нөгөө гэрлийн тавьсан байхгүй. Бүр гэрэлтүүлэгч байсан юм байна. Тий. Батбаярын шаваар би чинь 7-8 кинонд Батбаярын туслах ажилласан байхгүй Батбаярын туслахаар. Тэгээ туслахаар ажиллаж байгаа за ер нь гэрэлд ингээд тавьж болох юм шиг байна те. Тэнгүүд намайг ганц хоёр хүмүүс чи гэрэлд тавьчихаа зүгээр ингээд юу болно те. Тэнгүүд нь ерөөсө хөөрөө за болох юм ингээл. Тэгэл гэрэл мөр төрөөсөлж жагаад гэрэл тавиад 4-5 киноны гэрэл ерөнхий гэрэлтүүлэгч гэж байгаа шүү бас. За. Тэгээд за гэрэл мөр тавьж болох юм байна. За тэнгүүд мэдээж ингээд бүх юм ингээд багаас нь яваад байгаа хгүй. За гэрлийг ерөнхийдөө ингээд дараа нь ингээд одоо юу гэдэг юм би жүжигчин болсон одоо жүжигчин ингээд мэдээж болно шүү дээ мэдээж сургуулиуд төгссөн жүжигчин болсон хойно гэрлээ ойлгодог жүжигчин бохол бас амар айгуу тийм юу байхгүй дөхөн байхгүй те энэ хүн сүдэрлээд тэгэхээр би ингэж ой бой гэж текст нүртэй ингэж хэлээ те тэрийгээ бас ямарсан юунд ойлгочихъя гэж бодоод киноны гэрэлтүүлэгт одоо Батбаяр хасаад оролцоод 4-5 киноны гэрэл тавиад за тэгэнгүүтээ дараа нь за боломж нь надад тийм бодол байсан байхгүй. За боломж нь байвал зургийн дарга хийж үзье гэсэн бодол байсан байхгүй. Тэгжээс нэг өдөр нөгөө хин хүрлэх цаадгаа за ямар ч чи ингээд юу зургийн дарга гуснахаа. Гусъя гээл. Тэгэл хамаг юм зургийн дарга гэсэн чи бас тийм бас амаргүй ажил биш юм билээ. Тэгэл нөгөө нэг юу яагаад ямар сандал 4-5 айлын гэрт зураг авах болгонгуудаа за ямар ч гэртээ нэг зураг авах чи нэг айлын гэртээ авчиг. Тэгж нэг наашин цааш маневр хийсэн байхгүй. Тэгээд бүх юмыг жоохон багаас нь эхлэе. Ер нь бол тэгээд нэг юм
хүмүүстэй ингээд танилцъя, дотносыг хүрээлэлээ жоохон тэлэл гэсэн бодолтой л ийм кинонд ер нь явж гисэн л дээ. Тэгэн гол эргээд одоо бас нэг те өөрийнхөө 4 жил сурсан яг тэр нөгөө сонирхдаг, дурладаг мэрэгжил рүүгээ эргээ ороод ирсэн ч бол кайфтай байгаа шүү. Тий одоо тэгэл нөгөө яг нөгөө туслах дүүнэрийг ч юм уу те яг гэрэл тавьж байгаа хүмүүс ингээд яг өөрөө тэнд байсан юмнууд амар хайрладаг болчтой билээ хүн ч ерөөсөө. Өмнөд гэлтэй арай жоохон кэрлэл те. Арай илүүд үзээл те нөгөө хүмүүсээс илүүд үзээл. За тэгэнгүүтээ яг нөгөө нэг ажиллаж байсан юмнууд айгүй ойлгоо. За ахнаа гэрлээ чи өргөө явчих. Ингээ явчих, тэгээд явчих. Машин тэрэнд начхад нь бас жоохон тустай болчих гэсэн. Ер нь тийм бодолтой болчтой юм байл. Аха. Энд хаусыг ер нь хэний санаачлага юм бэ? Энд хаус сая 2 анги гарлаа шүү дээ. 2 дахь анги нь одоо дахиад үргэлжилттэй юу? Энд хаус одоо 2023 онд нэг хамгийн сүүлийн одоо 3 дугаар анги гараал тэгэл ерөөхдөө дуусгах төсөл. Тэ. Бид чи яг нөгөө нэг эвстүүдээр ингээл уулзаал бүүнөр байж захта за нэг кино хуснаа гэж ярьж байгаа л. Тэгээ нэг өдөр за ямар кино хусваа хаяа кино хусаа. Тэгэл ерөөхдөө зохиол мөхөөлгөл ингээл тал талаас ингээл ярилцж байгаа л энд хаус нэгийг нөгөө IP твд хийсэн бохгүй. Тухайн ч нөгөө корона мороно жиг яг нэг амар байсан чи. IP дөгчөө. Тэгээд яах нь харъя хэвлээ. Тэгээд IP-д бол хамгийн их үзэлттэй кинонууд бас нэг нь болсон байл. Тэгэнгүүтээ тэндээс урам ороод. Тэг урам ороод энд хаус 2 гэж хийчихээ. Тэг яг нөгөө цагтаа 5 цагтаагаар хийчихээ. Анх нөгөө киноны гайд нь болохоор солонгос кино байхгүй. Аа. Ямар job? Extreme job. Тэр солонгос кино нь болохоор ингээд судлаад үзсэн чинь бас нэг хятад киноноос гайд авсан байгаа байхгүй. Аа ингээд. Тэг ер нь тэгж явдаг. Тэг 16 онд хятад нэг ийм 8 хавчтай тийм кино байсан байгаа. Хятадууд хавчны газар ажилладаг 5 цагтаа. А тэрийг нь солонгосчууд дахиад болгоод чекний газар ажилладаг 5 цаг. Манай монголчууд энд нь цовын болгоод. Цовын болоод тэгээд явсан байхгүй. Тэгээд хүмүүс чинь нэг ингээд юугаараа хийхгүй ухаан санаа өөрийнхөө бодол санаагаар хийхгүй та нартай хүний юм хулгаалдаг энэ тэгэл юм ярьж л байлаа л да юм. Гэхдээ яг хөө тэгээд оронд ийм байгаа юм чинь бас ягаад байж болохгүй гэж те. Ер нь тэгж удаад хийгдсэн байхгүй. Тэгээ 2 дугаар ангийн сая 1 дугаар ангийн дуусах ч юм уу та 2 дугаар ангийн зан энэ хавар госч үзье гэж бодвол 2 дугаар ангид хийгээл сая 4 сарын 14-нд нэлтэйгээл тэгэл тэрнээс хойш явсаргаа сая 5 сарын 28-нд театраас буулаад. Хөөрхөн байсан. Тэр яг Вьетнам нээлтийг үзсэн шүү дээ. Тий би нээлтийг үзсэн. Тэр нөгөө яг тэр нөгөө Вьетнамд болдог хэсгүүд айгүй гоё шүү дээ тий. Яг ороод ирэнгууд дан гол авчдаг тий. Нэ гэдэг. Тий. Тэгээд чамааг харахаар чи яавч Вьетнам царай яахаж болохоогүй хаашаа чөлөхгүй манай жижигэ бижиг бол яг штэ. Бүр жижиг ах ч бүр яг байгаа байхгүй. Тий яг штэ ерөөсөө. Тий жижиг ах бай баясаа ах байна. Тий баясаа зүгээр ерөөсөө занган гэл тэгэхэд л ерөөсөө танк гээд ороод ирж байгаа. Тэгээ би чи яг тэгэхэр чи яг болохгүй. Боломжгүй байгаа байхгүй чи ерөөсөө. Тэгээд яг нөгөө манай найруулагч Америк чинь яг ингээл асуудлыг ингээд яг шийдэж байгаа юм. За ингээд тэгээ. Манай зориг ах бол яхаа хөвчж болж байна те. За Вьетнам бол нэг бас нэг жоохон хөвсгөр Вьетнам бол болох юм байна гэл. Цоогийн бол бас яг монголчууд нь Вьетнамч болчихсон гэл. Тий. Янз бүр яад идэв юм байлаа л те. Манай цогтооч ер нь хаашаа бол хаашаа явчих шүү те. Ер нь л тэгэл зүүмнүүд Аз руу давуулаа шитгэд бол цогтоо хаанч буух бах те. Бодо би гайхаад байгаа юм. Такта гэж нэрийг яагаад өгсөн юм болоо гэ те. Тактатай адилхан юм бол одоо ингээ харахаар юу ч биш байгаа даа. Юу вэ? Яг хөөрхий. Цаана шүрдэг. Яа хөөрхий. Цаана шүрдэг. Сюрприз зүрий ба. Хөөрхий болоод тий. Хөөрхий юм бэ. Биш яг нэрийнхээ яг энэ шоуг барьж үзэж байгаа байхгүй. Үзэж байгаагүй юу? Тий, зүгээр гаран дээр бодоол гэж байсан. Юусе юм чамтай юусе адилхан юм ерөөсөө юу ч байхгүй байгаа байхгүй юу? Энэ такта гэдэг энэ хөө шовонд ерөөсөө чамтай адилхан юм юу ч байхгүй байгаа байхгүй юу? Яагаад такта гэдэг нэртэй очив? Гайх уу? Гайхлаа ёо. Ингээд гайх. Ёо. Ямар хөөрхий би. За ийм учиртай. Өнөөдөр би такта хайсан байхгүй юу? Тэгсэн чи зүү хараагаас нэг залуу холбогдоод за Сүхбаалд орж байгаа юм болвол би амар гоё такта явуулъя. Сүхбаалтад surprise бариад тэгээд энэ хүү тактаг бэлгэлье гэсэн байхгүй юу? Тийм үү? Ямар хөөрхий юм бэ?
Хөөргөн байгаа шүү дээ. Энэ ихтэй амар гоё юу вэ? Гоё За энэ чинийх боллоо шүү. Үу ямар гоё юм бэ? Нэг хөрх энийг одоо би яана. Хөөргөн байгаа шүү дээ. За хоёул хай тагтаа чи хой чи тагтаа чи зүгээрээ. За энийг гоё торлоо хийчих те. Тэгээ. За тэгээ нэрнийхөө чирэг ярина үү те. Нөгөө хэцүү ангид бид нар чинь нөгөө 10 жилийн хүүхдүүд байгаа шүү дээ. Тэгэл хэцүү ангид орсон чинь манай нөгөө жанчуу төмрөө мөмрөө чинь жанчуу төмрөө тоёгоо моёо чинь харахаар яг тагтаа харагдаад байгаа үстэй. Тэгээд миний баруун тал жоохон тийм байхгүй. Баруун тишээ харахаар би нөгөө жоохон ингээд хүзүүгээр ингэж хардаг байхгүй ингээд аюу сонир. Тэгээ нөгөө тагтаач яг тэгдэг юм ингэчээд ингээд хүзүүгээр эргэж хардаг юм байна. Тэгээд тэрийг ингээд бодоо тагтаа гэж нэрлсэн юм шиг байна. Тэгээ тагтаа гэж юу тагтаа гэж чамд нэр өгчүүл яах вэ мах уу гэж манай аюу балараад байгаа юм байна. Би тухайн үед нэгж бодчихсон байхгүй. Тэгээд сүүлд одоо ингээд юу гэдгийг тагтаа гэдэг нэрэндээ ингээд амар дасаа заа. Тэнгүүтээ дараа нь ингээд манай багш нар бүгд тагтаа гэж дуудагсан байхгүй. Дипломын хамгаалалт бодвол те ганди өгч багш чинь. Ой тагтаа чи орж ил юм уу гас яриадах гэдэг өнгөч нөгөө багш нарын уур амьсгал чинь шал өөр болж байгаа юм шиг ингээд. Сургуулийн захирал махар сууж байгаа. Яг ингээд за бүрд орж ор гэдэг юм уу бүрд орж гэдэг хүн ороод ингээд юм ярьж шүү дээ. Тэнгүүл тагтаа чи ороод ир гэдэг өнгөч нөгөө ойр явж сууж байгаа яг нөгөө сериосны байгаа багш нар чинь хингэнэ тагтаа ямар сони юм бэ гэдэг. Нөгөө яг нөгөө шалгалт авж байгаа хүмүүсийн сэтгэл зүйн арай жоохон юм гоё болоод тэгээд миний ярьж байгаа зүйл мөрчс айгу гоё юм инээдтэй ч юм шиг болоод ирж байгаа байхгүй. Тэнгүүд миний одоо юу гэдгийг тэр диплом хамгаалтан дээр ч юм уу айгу тийм гайгүй дүн оноо авахд тэр миний нэр бас айгу тийм нөлөөсөн байхгүй. Тэгээ ганди өгчт би бас баярлж явдیں۔ Бас. Тэгээд тэрнээс хойш соёл урлагийн их сургууль мургуул ер нь эргэн тойрны бүх хүн л тагтаа болсон. Тэгээ одоо ерөөсө гудамжинд явж байгаа хүн болгон тагтаа. Өө энэ жүжигчин тагтаа явж байна. Тэр явж тагтаа явж байна гэл. Тэгээ нэг хэсэг чинь яг нөгөө нэрэндээ нэр бол ингээд аюу чухал юм л дээ. Намайг хэрэг гэж одоо хэрээтэй адилхан болоо ч юм уу те. Хэрэг гэдэг хоч байсан бол би тэрэнд аюу дургуулах те ийм хэрэг шиг дандаа ийм хараа ийм дарк болох гэдэг шүү дээ. Би яг яагаад хочиндоо дуртай вэ гэхээр нөгөө хэрэг биш. Ийм тагтаа инх тайвны бэлэгдэлтэй. Тэгээд хүн болгоны ямар сандаа нэг пис таврын үдэн дээр нэг юм хөшөө өгдөг шүү дээ. Хоёр хүүхдийн гаран дээрээс нэг тагтаа нисэж байгаа. Тэр мэрийг харчаад амар ийм гоё санагдаад нэг ийм хөшөөтэй юм шүү дээ. Яг би ч нэг хаашаа зүүнслээд байхгүй юу манай гэр. Зүүнсланаас сойс руу явдаг гэсэн оюутан багтаа. Тэгээд дандаа яг зүүнслааны мик дандаа гандангаас суудаг байхгүй юу. Гандангаас зүүнслааны микрэл явдаг. Тэгээд нөгөө сургууль дээр жигт хүүхдүүд манай найз нь тагтаа хайж байгаа гандаа орно. Гандаа орно? Хүүшийн тагтаа чи ганданд амьдрдий байна маа гэ. Тэгээд би гандангаас зүүнслаанд суудаг байхгүй юу. Тэгээд гандан руу орно гинэ гандангаас явдаг гинэ минэ гэл. Гандан дээр заавал очихгүй болдгоо гинэ гэж. Тэргүй ч нэг инээд танаад болоо тий. Тэгээд нэрэндээ бол аягүй дуртай. Тагтаа гэдэг нэрэндээ. Ямар сандаа манай найз бүргэд гэдэг байхгүй яг жинхэнэ нэр нь. За. Тэгээ манай найз алга болчлоо. Тэгээ би тэр бүргэд рүү залгах шаардлага гарч байгаа байхгүй. Байна уу? Гэсэн чинь байна. Бүргэд үү гэсэн чинь тийм байна. Ялгаж байна. Огш би тагтаа байна. Жижи чамтай цуг байна уу гэсэн байхгүй. Тэгсэн чинь хэмбэ. Тэгшаач. Тэгсэн чинь чи бүргэд мөн биш гэсэн. Би бүргэд мөн байна ялгаж байна. Тэгвэл би тагтаа байна тагтаа. Яг ч хүнээр тоглоод байгаа ч гэж. Тоглоод байна гэж ойлгосон юм шиг байгаа хөрх юм. Тэгэхгүй би жижигэнээс тагтаа байна, сойсын тагтаа байна гэсэн чинь. Тагтаа юм уу? Юу вэ өгшөө. Яг нүүн үзэж одоо юу гэдгийг идеалаа болгож ирсэн жүжигчд одоо юу гэдгийг амби, боёо, аглуу, дооё гээл те. Бүгд яг ингээд дорд сүргэн гээл тэгэнгүүт хүмүүс чинь ер нь танихгүй шүү дээ ер нь бол те. Дооё гэдэг юм уу бүгд таньдаг тий. Тэнгүүт нь би одоо юу гэдгийг ингээд яг нэг ийм хочороо гарч иж байгаа бас нэг ийм жүжигчин гэж бодохоор яг нэг ах нартай яг нэг үзчихсэн хүмүүстэй ингээд адилтгаад аюу гой санагддаг байхгүй. Аглуу явж ир гэхээр Монгол бүх үзэгч тань шүү дээ тий. Гэдэг шиг тагтаа явж ир гэхтэл ер нь таньдаг болчоосоо гэж одоо юу гэдгийг мухар тийм бодол байсан болохоос яг одоо ингээд өнөөдөр ингээд гадаа гарангуутал бүх хүмүүс чинь тагтаа явж ир гэдэг тэнгууд нөөртөө аягүй баярлдаг байхгүй. Ямар гоё нэр вэ? Тагтаа.
тагтаа гэлтэй. Ямар сандаа сүултээ ингээд за ямарсан гаран дээр нэг би нэг жоохон нас авч байгаад нэг гоё шивэсэл гэж. Нэг гоё юм тагтаа нэ. Яг гоё тагтаа шивэл гэж. Ааха. Тэгээ би чи нөгөө 20 мөрөм дээр нөгөө 20-ийн нөгөө 9 сарын 2019 оны 9 сарын 1-нд хормын хэлсэн би. За. Манай эхнэр яг 9 сарын 1-нд төрсөн байхгүй. Ааха. Тэгээ эхнэрхээ төрсөдрөөр 9 сарын 1-нд 2019 оны 9 сарын 1-нд хормын хэлсэн байхгүй. Тэгэл дээр манай эхнэрийг алтан зул гэдэг байхгүй. Ааха. Алтан зул гэдэг түлип гэдэг нэг цэцэг өгдөө шүү дээ. Алтан зул цэцэг. Тэгэл ингээл хормын ингээл коридороор оронгууд ингээл баахан зураг мураг ингээл чадалсан хүмүүс зураг мураг ингээл зураг мураг авахулдаг шүү дээ коридороор тий. Тэгэл дээшээ таазар оронгууд ингээл ийм амдаа юм алтан зул цэцэг ингээд зууцсан тагтаа ингээд цаасаар баахан тийм тагтаа хийсэн байхгүй. Тэгээд бэлэгд нь айгүй гоё ихгүй ингээд амдаа ер нь амьдралыг одоо бүгднийг ингээд даатгаад ингээд цаашаа ниснэ л гэсэн утгатай тийм Ямар гоё юм. айгүй гоё юм арк хийсэн байхгүй. Тэгээд бүх санааг нь одоо юу гэдэг бид тэр хоорондоо ярилцж байгаа хайраар ингэхүү тэхүү. Тэгээд ингээд нөгөө хорим дээр урилган дээр юм тамга дарсан байхгүй. Тамга нь бас яг нэг тагтааны нэг хөрхөн тагтаа явж байгаад амдаа нэг юм алтан зул цэцэг зууцсан тагтаа ингээд дардстай. Тийм хийцсэхгүй. Яг нэг нэртэйгээ холбож айгүй их юм инээ хөрхий. Ямар гоё юм. Наа чи ёстой хөргөн байж тээ. Ара ус нь гүний уснаас доош хөрсний бохирдол үл нэвтрэх дагаврагт орших pH 8.5-тай Монголын анхны артезиан ус юм. Дахин боловсруулагдсан савтай Ара эрдэс тусыг сонгож өөрийгөө болон их дэлхийг хайрлая. Уухийн өмнө нэгийг, уусны дараа нэгийг. Condition эрүүл мэндийн ундаа. Эерэг өөрчлөлт жижиг зүйлээс эхэлдэг. Хуванцар савны хаягдал нь байгальд маш их сөрөг нөлөөтэйг бид мэднэ. Харин Ара эрдэс тус нь дахин боловсруулагдсан савтай бөгөөд Монголын анхны артезиан эрдэс тус юм. Ара усыг сонгож өөрийгөө болон их дэлхийг хайрлая. Монголчууд бас тэгдэг юм л да нөгөө гэр бүлтэй ч юм уу те нэг юм элбэг дэлбэг юмд айгуу тийм юу анхаарал фокус хандуулахгүй. Ер нь жоохон дутууд улмигтэй нэг юм хүний хайрын татгал юм байна л. Одоо нийслэлүүхэнд одоо миний ээж аавар өөр айлын мал малдаг. Ээж аавар нь өөр газар байдаг те. Ер нь жоохон тааруу айлын хүүхд болоод нэг залуу болоод тоглодог гэхгүй. Тэгэл ерөөсөө нэг юм одоо ямар юм байдгийг ямар ч нэг нийслэлүүхэн гэдэг кино бол одоо гэдэг миний амьдралын одоо бас нэг жүжигчдийн хувьд тийм байд юм шиг байгаа. Orange Entertainment тий Orange Entertainment нөгөө жүжигчдийн хувьд гэх юм бол ямар ч нэг жүжигчнийг гаргаж ирдэг нэг тийм уран бүтээл байдаг юм байна л. Тэр одоо миний жишээл би тухайн үед нийслэлүүхэн тоглоог байхдаа би бол жүжигчин те гадуур гараад намайг 10 хүний 3 тань гэл өөртөө боддог байсан байхгүй. Тэгэл яг ингээл гарахад 3 таниад байгаа юм шиг гүүч юм шиг хийж хаа нарлаа гэл юу лээ чи зүү арга яах вэ гэл хүмүүс асуугаал те чи нөгөө энд байсан мөн үү гэл асууж асуугаал тэнгүүт нь нийслэлүүхэн гэдэг кинонд тоглосноос хойш ерөөсөө наа чин жүжигчин тэр биш те гэл шууд таньдаг байсан байхгүй. Миний амьдралын хувьд гэх юм бол айгуу тийм шин юм ингээд нийслэлүүхэн гэдэг кино ингээд аваад ирсэн байхгүй. Маш одоо бас их баярлж явдیں۔ Бас. Тий. Юу одоо ховдын гиснээс чи хаана өссөн бэ? Багнаас. 9 нас хүртэл ховдод өссөн. Яг Мөсцөмд тий Мөсцөмд. Аймгийн дөв ганц 2 удаа орж үзчихсэн. Ер нь аймгийн дөв нэг сайн мэдэхгүй. Бүр таг сумын төвийн хүүхэд байжгаад 2001 онд Улаанбаатар хот руу ороод ирлээ. Ороод ирсэн чинь бүх юм ингээд ийш харахаар хаашаа хараад байгаа мэдэхгүй хоош хараад байгаа нь урагш хараад газар зүүн нөгөө баримжаач алдчихсан юм л яг нөгөө зүгийн баримжаа. Тэгэл ядуу бодгоо яг 22 төвчөөр орж ирэл нэгдүгээр оролт нэг хүнд юм бүгсэн бөхгүй. Нэгдүгээр бол байрын дунд ингээд нөгөө жаргас зогсоол нэг хүнд дайвар юм өгчөөл дайвар ачааг өгчөөл хөдлөөл 13-ын нарамтуулын хажууд очсон бөхгүй. Тэгтэл би чинь яг хөдөөний хөвгчөөр шокнд орсон. Нэгдүгээр 1 он 2001 оны өвөл орж ирсэн бөхгүй бүр. Тэгээ талбай урд дээр өсөж нөгөө мөсөө хотхон гэдэг чинь яг баригдсан бүхс. Нөгөө хүүхдүүд ингээл гулгаал, бүх хүүхдүүд нэг дархны нэхээ өмссөн те. Шок үстэй. Шок. Талбай дээр мангар том юм гацуур мод. Гацуур гэдгийг ч мэдэхгүй. Би шампанс гэдэг юмыг хотод орж ирээд мэдсэн юм чинь.
Шампанск буудуулаад ингээд мандрин тухайн үед бол шинэ жил мэлгэх хөдөө сумд нэг амар тэмдэглэдэг байсан байхгүй. Тэгэл хотод орсон чинь солиод мөлөд буудал нүдний ихтэл бүр амар болж. Тэгэл анх яг хотод орж ирэл тэгэл сонгойрхон дүүргийн 9 дугаар сургуульд 2 дугаар ангид орсон. Өдөрөөс орчихсан хүүхд чинь нэг хамаг юм солигдоод бүх хичээл дээр муу аваад F аваад. Тэгээ нөгөө юун дээр математикийн хичээл дээр 2 дугаар ангийн математик дээр л муу авч ирсэн юм шүү дээ. Тэгэл хүмүүс чинь манай ээж аваад яа энэ одоо муу аав. Яа энэ ямар мэрэгчлээ хүн болох болоо гэдэг хөөрхий эцгэх юм бас санаа зовно шүү дээ ер нь бол тэ. Тэгэл нөгөө за 2 дугаар 9 дугаар сургууль бол биш юм байна юу руу. Манай хамаатны нэг их ч маань 12 дугаар сургууль 5 ширээ 12 дугаар сургуульд багшилж ирсэн. Тэгэл 12 дугаар сургуульд очиход дандаа байрны хүүхдүүд те 5 ширээ яг тэр авийн байрны хүүхдүүд би гэр оролцсон яг улаан хацар мацартай. Бас нэг хөөрхөн дуулч та. Урлагийн үзмэлдгээ бас хөөрхөн дуу муугаад дуулаад аваа гачна. Тэгж явж байгаа за ямарс 12-д хотын төв рүүг ороод яах юм бол бас явдалтай жоохон яачих юм шиг байна. Төвийн 51 мэддэг сургууль байсан юм. Тэгээд шиг ойрхон дээр 5 ширээ 12-ыг яг 10 жилээр их төгссөн байхгүй. Ер нь багасаа ер нь жоохон урлаг сонирхолтой урлагийн хүн болоё гэж боддог байсан. Тий. Дуучин бол жавхлан гавьяд ямар дуу гаргана. Яг сарын дараа би сургуулийн дайзан дээр. Батараа дуулаад дуу хөгжим багш маань кассет дээр. За багш яг наач сүмих зэрэг л яг тэр нөгөө тэр дуу гараад нэг сарын дараа л би тэнд дуулдаг. Тэгээ сая нөгөө нийслэх хүүхний 20 дугаар ангийн зураг авалтаар нөгөө тэрэлжид Жахва гавьяд ирсэн байхгүй. Ариун Баатар гавьяд, Жавхлан гавьяд, Болдоодор гавьяд. Тэгээ Баяр Магна гавьяд энэ дөрвчний энэ дуу хийгээд яг тэнд клипний зурагтайг ирсэн байхгүй. Тэгэл яг багд үз би яг нүүр тулж ингээд уулзаа сайн мөрөө таамаа гар хөлийн бариатай танилцж мэнсэж байгааг өгөхгүй. Тэгэл яг ирсэн чинь шоконд ороод зүгээр саяны тагтаа хардаг шиг л болов. Тий, саяны тагтаа хардаг шиг л болж явж. Тэгэл за Жавхлах сайн мөрөө таагаад ямарсан мэдлэл авлаа. Тэгэл сайн үү мүү гэл нөгөө нэгдүгээр ангийн үдсэн минь төстө мөн хөөрхөн байлаа гэж баярлаахаа гээл те. Тэгэл мэдээж нэг орой сууж муугаал гэсэн чинь яг миний гитар яг манай өрөөндөөс байхгүй. За би гитарыг үүсгэж авчрал тэгэл баяр магнахын дээр тоглож моглол. Тэгээ үзсэн чинь тэр дууг явдаа минь дүүл гэж байна. Тэгэл яг Жавхлан гавьяатын яг гитар чи болцсон ёо яг хажууд гитарыг тоглол. 0 кайф. 0 кайф юм шиг яг тэр хүний сол яг хоолойг яг амдаар ингээд сонсоол. Нөгөө нэг багт яг сонсоол ингээд шүтдэг байсан юм чи яг хажууд ингээд би гитарын тоглож сууж хат. Тэр бас үнэхээр гоё юм л. Гитар гэснээр гитараа айдраач. Нэг гоё явъя л да. Гитар хизэнээс эхэлж тоглож сурсан бай. 2010 онд би ч одоо гитар яг тоглож сурсан жилээ бодвол амар ичвэртэй байхгүй. Яг тухайн үед надтай цуг одоо 10 онд гитар сонирхчихсан хүүхд залуучууд бол одоо зүгээр энэ тентхийн амьд хөгжим хамтлагийн соло гитар чинь тий. Хамаг юм болцсон байдаг байхгүй. Яг гайсын төгсөх хажууд зогсоол гайсын төгсөхөөс яг гитарыг анх заалгаж байсан байхгүй. Заалгаж яасан гэж юу? Тий. Чи ингээд шууд захиалга өгөхгүй шууд яваад эхэлт юм уу? Захиалга авахар би чинь бас яг бүрэн чадахгүй. Тийм ээ. Жавхлан гавьяатыг ярьсан чинь Жавхлан гавьяатын гоё дуу. Сүүлд гарсан миний бас дуртай дуу байхгүй. Өнгөц сахрын үүлэн хээгэр гойсон өрөн шиг торхилгэн нууранда зонлогсон шүдэн улам сүүн сацлаар мэлаагсан сүсгэлэн хайрлах миний амин утагда далай мурар вайн нутга такшин ару сарайн нутга дайын далдыртай мириде вайн нутга тавс нутагта жаргал садиксэн түмэнгэмэ
оролдаргаа бурхан шиг дээдэнсэн Омон сүргийн хээ Ойндан алласаа Эртаэрчүүдэн Түрийн надмар мандайсаа Ойн хишгэ хайрлаж Ярсын тагдаа Дагай Такшин аро олсар баян нутга Дайын далдырта мэрэгдэр баян нутга Давус нутагтан жаргал Садиксэн түмэн мэ Араа ус нь гүний уснаас доош хөрсний бохирдол үл нэвтрэх давхрагт орших pH 8.5-тай Монголын анхны артезиан ус юм. Дахин боловсруулагдсан савтай Араа эрдэс тусыг сонгож өөрийгөө болон их дэлхийг хайрлая. Уухийн өмнө нэгийг, уусны дараа нэгийг. Condition эрүүл мэндийн ундаа. Эерэг өөрчлөлт жижиг зүйлээс эхэлдэг. Хуванцар савны хаягдал нь байгальд маш их сөрөг нөлөөтэйг бид мэднэ. Харин Араа эрдэс тус нь дахин боловсруулагдсан савтай бөгөөд Монголын анхны артезиан эрдэс тус юм. Араа усыг сонгож өөрийгөө болон их дэлхийг хайрлая. Чин баачка ахыг нэг дуурайгаад нэг нөгөө чихэр гэдэг нэг би тэрэн дээрээс хөтлөө энэс шүү. Тэр нөгөө нэг самарсан. Тэгээ 100 жилийн юм бол нөгөө Америкийн гэдэг кино шүү дээ. Ааха. Тэрний нөгөө зүгээр зурган дээр би маазарсан байхгүй юу? Тэрийг нь темпэх утсаараа бичээд дараа нөгөө төрсөдөр болонгууд Тэр зүгээр шууд явсан юм уу? Чи урд нь бэлтгэж барьж байгаагүй юм уу? Гөө зүгээр ерөөдөө дуулдаг байсан байхгүй юу? Уна Макдональд. Тэр нэг явж байсан. Уна Макдональд зөндөн чиргнөө. Эг хоёрын нилээ хэсгийн далд хийдэ. Аяя түчгэн амтайхан чихэр бада. Аяя түчгэн айгуу чихэр бада. Сэрээд хартан гэртээ би унтаж байна. Орондоо урхада огтон аваад явчих уу. Аяя дивчихэн амттайхан чихэр бада. Аяя дивчихэн айгуу гой сонси. Чихэр бада. Дараа тэрийг нэг тооны бачуулах сонссон юм шиг байгаа. Ямар фэйсбүүк юм уу. Энэ муу ватсаа гээд хүн гээ яваад их уулзах юм бол алнаа гэсэн. За дөрөвдүгээр раунд аавно гэж тийм ээ. За. Одоо гой тогтчихж гэнэ үү? Тий, раунд явах тусмаа ингээд тайвшраал. Тий. За мэндэх. Бас энэ илэглэлийн урлагийг бол жүжигчин болгон хийгээд байдаггүй л дээ. Илэглэлийн энэ бас яг төрөл жанрт юу дуртай юм. Дуртай. Одоо би ярим бас бодоод байгаа. Баачкахаар нэг дахиж нэг өөр нэг хүүхдийн дуу баачкахаарч гэлтгүй. Дэгийнхийг бас жоо оролддог байхгүй юу? За. Дэгийнхийг нэг оролдоно. За дуучин наагийнхийг нэг оролдоно. Наагич надад айгуу сонирхолтой байна. Тий, наагийнхийг бол нэг оролдож үзнэ. Тэгээ энэ гураар би нэг хөөрхөн нэг юм зүгээр юм сошиал нэг юм хийх гээд байгаа. Зүгээр фэйсбүүк дээр зүгээр нэг юм яг нэг юм 10 минут ч юм уу. Нэг тим хийж үзье гэсэн тийм дотор бодол байгаа.
одооны залуучууд бол их өөр болцсон. Бодож сэтгэж байгаа ч өөр, юмыг харах өнцгөн ч өөр, бүх зүйл нь амьдралд хандах хандлага асуудалд тий харж байгаа өнцгөн ч өөр энэ төр гэл ярьж тий. Чи яг тэр generation ер нь багтж орж байна уу? Тэрний дараагийн юм бол байна уу? Тэрний өмнөх байгаад байна уу? Энэ бараг л одоо энэ тэгдэм бил яг өмнөх үеийн юм байлээ би. Би чи ерөөсөө ингээд бас нэг гоё сайхан зохиолын дуу сонсч чинь гоё сайхан Монгол кино гоё сайхан юм бол ер нь юу л үздэг байхгүй хүмүүс гэдэг чинь зарим хүмүүс гэдэг нэг уулзсангууд би Монгол кино үздэг байгаа шүү дээ үздэг шүү дээ одоо яагаад тэгдэг те хоёр нүдтэй хоёр чихтэй хоёр гартай хөлтэй ер нь ингээд мэдрэхүүн ажиллаж Монгол дуу сонсохгүй Монгол дуу сонсохгүй дандаа гал те мэдгүй тэр хүмүүс би гайхаад дээ одоо яагаад гэдэг юм бол миний хувьд гэх юм бол би ерөөсөө зохиолын дуу байна уу дөөрийн дуу байна уу те ер нь бүх жанрыг сонсно ардын дуу мó тэр нөгөө нэг trap rap-ийн сонсно тэгээд нөгөө одоо юу гэдгийг Катрина те Morning Star энэ бүгдийг сонсно тэгэл гой сайхан ч юм байна муу мухай ч юм байна те тэгэл янз бүр юм байт тэгээд би бүгдийг сонсдог байхгүй ингээл тэр дундаасаа юу гэдгийг бүгд ингээ нэг хүнийг нь шүтэл ингээл тэр өстой гой маяг ерөөсөн тийм гэхдээ яг чихвч зүүчээд тэгээ яг ингээ кросс ингээд хийгээд ингээд гүүж яхад чихвчин дээрээ алсад суугаа ээж бол явж болтгүй юм байлээ тий. Алсад суугаа стоп болох гэдэг чинь тий. Тэгээ гүлийн зам дээр гүүж яхад чинь тий. Ядаж нэг арай жоохон рэп нэг юм хүчтэй дуу сонсч ийж нэг өөрөө яг нөгөө чүч өгөхгүй бол хаана яг ямар жанрыг сонсох гээд байна. Тий яг үнэ. Хөдөө зам амж өө тэр зохиолын дуу. Тэр чинь бол зүгээр тас шүү дээ. Уянгалын шүү дээ. Дуу дусараа тий шүү дээ. Тий. Тий шүү дээ. Гүйлтийн зам ам дээр одоо юу гэдэг гадуу дотор ундаг дугуй унж явж байхдаа сонсох юм бол жинхэнэ нөгөө нэг таандра мандра одоо юу гэдэг Morning Star Rookie энэ сонсч байгаа байхгүй. Rock pop-ийн тоогоор ер нь нэг юм өнгийгөө авсан байж тээ. Тэр тоогоо ер нь санах юм уу? Санаа. Одоо харин бас санаад санагалзаад бас ганц хоёр уран бүтээлүүд хийгээд байгаа. Дуу чи Баяр Цэнгэл одоо Баяр Цэнгэл бүтээл бас нийслэл хүүхэн киноны 2 дугаар ангийнхэн дууг нь замарсан саундтрек болгоод ингээд хоёлаа ингээд хийгээд нэг дуу тэр охин гэдэг нэг ийм аюу хөөрхөн дуу цацсан. Тэгээ тэрийг нь одоо монголчууд бас аюу сайн сонссон байлээ, үзсэн харсан байлээ. Одоо ер нь бид хоёр бас нэг дараагийн уран бүтээлүүдээ хийж гин. Тэгээ удахгүй клипийн сайхан цацагтаад бас ард түмнийхээ хүртэл болон тэнгууд нь хорим нарийн дээр сайхан тийм ээ авч яваа та. Шот ичээс маркетинг өөр дээр маркетинг яваад гэх. Дандаа хайрын гоё дуунууд байгаа тий. Тэгээ мэдээж нэг мас хамтлагтайгаа бас гоё урамтай бүтээлүүд хийн. Гай самтлагийн 25 жилийн ой болж байгаа. Тэгэнгүүтээ төгс ахтайгаа яриад одоо тохиролцсон нэг юм байгаа. Тэгээд гайсын тэр гоё олон хийдүүдээс нэг хийтийг авч мас хамтлаг дуулна. Би тэгвэл нэг юм хүсэж заяа. За гитараа барьж аваад одоо ингээд халамцсан яриаг үзэж байгаа. Одоо манай нэвтрүүлгийг чи их гоё чөлөөтэй шүү дээ. Зарим хүмүүс бол одоо ингээд яг чи хоёрыг үзэж суунгаа бас нэг тий 2 3 пив тавьчаад урдаа сууж байгаа тий хажууд мань хоёр чаг хийжлэг тий ба тэгэн гутаа бас тэр завсар бас нэг тий мань хоёрыг харангуутаа бас хөөрхөн 100 татж байгаа нөхдүүд бас байж байгаа шүү дээ. Тэд нэртэй зориулаад би зүгээр ийм даалгавар өгье гэж бодоод байхгүй чамд. Үеийнхэнд зориулаад яг нэг бадаг попоро явъя гэвэл яг ямар юу байх вэ? Одоо жишээ нь тий жигүүртэй юм шиг зүгээр би чамд зүгээр идэ өгөөсэй. Жигүүртэй юм шиг гэл ингээд доошлоод яг тэр зит үе дээр ирээд дуусвал яг ямар дуунууд явж болох вэ? Шүдэр сүндэр өсөн шуугүй шүнний талда өдөн нөмөрөө хайрын болзонд намайг хайрын шинэгсэн сэрэгнэ самбуудын дуучрахгүй байхаргүй залуунаас дурлалын дууме ганцхан мөчөд холдохын аргагүй галхалуун зүрхний уяа зүрхнийхээ үгийг чамд хэльюгээ
Сүмбэлгээр мөрөөдөн сум нэгэн мөчөө санаж хайрт минь чамдаа би яаж хүрэнгээ харцаар чамтайгаа яаж билээ хайрт минь чамдаа би яаж хүрэнгээ харцаар чамтайгаа яаж билээ Устас харамдан чамайг би хайрлаа Бодолдотын санааш сухтаа Мөрхөд бош шүдэн дозохяга Энэ бүхнээ чамда зориулъя Анхны хайрымэн очи Айдугимэн сонсож Чиний минь хай Надад ганцхан Амрах хайрыг үгэй хилээж Хөрхөн үняртах Тэнгэрийн мандаа Илэн хайрыг хос шивүний хараа Энхэн хүсэл мөрөөдлийн Манан думбар Игдхэн зүрх минь чамайг хаа Би чамайгаа шүдэл цэцгийн дээр бэнчимэд Тосын болсон чи юм уу да Шиврээ борон дуслаас чамайг хаа Би чамайгаа шүдэл цэцгийн дээр бэнчимэд Тосын болсон чи юм уу да Шиврээ борон дуслаас чамайг хаа Борон дундур бид хоёр цуг явнаа Борхон царайчин өнөхтэй харагнаа Санам би хэсэг хідэн үгнэс чэн болж Санахгүй санагчи очгармуу Баяртай гэж мэдхий хилээч Буруутай гэж мэдхий шивнээч Алдаж гисэн бүхэн Миний сэтгэлийг биш Баяртай гэж чи надад битгий хилээч Oyana. Сүүчийн цас анхны бороо зүрх сэтгэлдэн дурсан ч үлдээ зургийн сор анхны хай зөөлөн тэнсэлт чихэл байсан сэтгэлийн гүн тодхон түлчээ анхны хайр минь дурсан ч үлдээ зэвдүүтэй оюутан нас чамтай минь хамт хайрт минь
сэтгэлийн нуцыг хөгөнсөөр явж зүгийн дайлгуу болж сонсогдох бай. Данч бустаа сондоо тэр болын царай харин та нар гэж хэрэггүй зүгээр л энэ хин тохой гэсэн үний чин бай би дөрөлмар бан бостин айдэ үнсэлсмэр бай твэрмэр бай гараас чинатхэн чамай хантаж хартагиш хичэк чам шиг дөрөлмар Шулдгүй ханган цагаан гантэг сууцсан бэлзэрмэг амсаж болдгүй амны ганцхан амтан дүрсэн амраг санагдсан амчудаг шиг мартын аргүй кино шиг ясан ганцын амтэн яга заавал чи юм бэ эй дэвчка гэж явжтэй яг толгомдгийг байна ч бас яг гоё юм. Тэгтээс амар гоё. яг нөгөө энэ тэдгийн арга хэмжээ одоо Найс нөхдийн хүрээнд ч юм уу энэ тийм дуулж болох яг нэг батны нэг 20 дуу байгаамаа. Ааха. Тэр 20 дуугаа эхнээс нь яваад яг явхад ч хүмүүс чинь яг гоё халж малаад ирэнгүүт нь нэлээ 20 дуу явж дуусны араас дахиад яг бөксөнс эхлэв явчихдаг. Яг нөгөө 20 дуугаа бөксөнс эхлээд явхад яг 40 дуу яг нэг оройг яг хүмүүс ингээд гоё сайхан байлгахад яг гоё таардаг байхгүй. Яг сая тэр 40 дууныхаа бас нэг 7-8 дуу явчлаа. Тий. За энэ гоё попороны араас. Тэгээ. Гоё. Гоё нахаа тий. Ага гэлээ. Сойсны нэг юм ага гэдэг юмыг хаанаас хин гаргаад ирсэн юм бэ? Тэгтээ мэдгүй тэр чинь бас хүндэл байхгүй бас болохгүй шүү дээ тий. Зүгээр ахаал гин үст ага нэг ага гэн тий. Анаа гэл тий. Би ч одоо өөрийнхөө төрсөн ахыг ага гэж танаа төрсөн ах чинь хийлч мөлөө. Гүү миний дүү л тий. Дүү ч мөлөө. Тий тэгж үзээгүй болохоор ингээ хүмүүсийг яг ага гэж дууд чаддаг байх. Харин тий ямар санда манай төрсөйхд бас тэгж явахгүй чи одоо гэлсээс ах нарыг ах нэг уцаар ярихдаа хідүү дахаа гэдэг юм бэ гэдэг авч. За тэгээ ахаа. Одоо дөөр ингээл байж тахаа гэл. Үгнийхээ ард болгонд лахаа гэдэг л байна л да. Манай ах яг миний хажууд явж байгаад чи одоо надаас илүү над ах нар чинь чам тийм юм байт юм уу мэдгүй юм уу бас та ахын нэг тийм байна шүү дээ. Манай ах чинь урдгаас шаал өөр юм баггүй. Тэгтэл бас нэг юм ахын үг гэлж байгаа байхгүй. Чи одоо хичнээн удаа ахаа гэдэг юм ээ. Сайн уу ахаал гин үстэй. Сайн уу ахаа. Тгий. Тэгэхгүй сайн уу ахаа. Тгий ахаа. Дүүн ингэ явж байна ахаа гэж амар бол ахаа гэдэг нэ. Тэгээ манайх бол нөгөө бэлдадаад байгаа юм шиг. Тий, бэлдадаад байгаа юм шиг юм. Тийм их санагддаг юм шиг. Тэгээ ер нь бол ингээд нөгөө ярьж байгаа хүн ярьж байгаа би яриулж байгаа хүн ч гэсэн ер нь бол тэрэндээ дассан л байгаа байхгүй ер нь тий. Тэр намайг 30 удаа агаа гिचлээ гэж бодохгүй тий. Би тэр хүнийг 30 удаа агаа ахаа гिचлээ гэж бодохгүй л аяг сайхан сонсоол. Яг хажуудлаас нөгөө мэрэгжлийн бос хүмүүс сонсохоор бас ингэдэг юм байлээ л дээ ер нь бол тий. Нэг ахтай юу? Би дээрээ 2 ахтай 4 ахтай. 4 ихчтэй. Бас олуулаа өргөө. Одоо манай хэд бүгд үзэж байгаа тий. Миний орсон гарсан одоо манай ээж авч айл хийдэг. 7 дахь байхгүй. 7 дахь. Тайлч өнөр юм биш тий. Айл отох юм байхгүй. Тэгэл хаамаа үзнэ одоо нэр хаав чи юу гэдэг хүмүүс ээ. Манай ээж авч чи барьж чаддаг явна уу? Ахын тэгээ. Манай авч нийгмийн даатгалд насаар ажилласан. Ааха. Нөгөө сумын нийгмийн даатгалын яг бацдаг байсан байхгүй. Тэгээд хотод оржингүүт нөгөө гэрлийн одоо ингээд найдвуудаар бол шчочгийн нөгөө бичдэг хүн байдаг шүү дээ. Гэрлийн байцаагч. Гэрлийн байцаагч гэхээр айгүй жоохон эвгүй сонсогддог. Борлуулалтын менежер. Тий. Тогны борлуулалтын менежер байхгүй. Тэгж байгаа сая пенсэндээ гараад одоо сайхан гэртээ хүүхдүүдийг харж мараад наашин цааш нэгээд ер нь манай ээж аав ер нь хөдөлгөөнтэй. Ээж маань ардын хөгжмийг бол аль ч хөгжмөөрөө тоглодог. Улсын төрийн уран сайханч Монгол Улсын соёлын төвийн ажилтан нацгийн долгорын хүн байдаг. Зөв. Тэгээд ээж юм яваад байгаа биш урлагийн юм чинь тий бас. Манай ээж аав хоёулаас гоё дуулдаг. Бас тийм хүмүүсэд өгөхгүй. Тэгээд ээж маань ерөөсөө сая нэг бас нэг ахмадын нэг концерт гэх нэг яач юм тоглолцсон л явж байна. Тэр нөө багтаа ингээд ямар санда сумын клубд гитараар бүжиг уулдаг гэсэн байгаа байхгүй. Тэгээ би ээжээсээ ингээд ээж гитар хөглөлт мөнгөлтөд би ээжээсээ сурчсан байхгүй.
Ингэж хөвөлт юм өгөлтэй гэдэг ээж маань зааж үз. Хамгийн анхны гитарыг маань ээж аавар маань ингээл авч өгөө. За энэ гитар чи сурвал ингээд бас их хэрэгтэй байд юм байт. Ингээл гитар авч өгч л байсан юм л та. Тэгээд ер нь гитар тоглодог хин нэг байлах нэг тийм ярьсан шүү дээ. Гитар тоглодог хүүхэд те. Тий, ер нь бол хөгжим тоглодог хөгжмийн хүн гэдэг бол ерөөсөө ямар нэгэн хар буруу юм хийдгүү те. Тэгээ би тэр байлахын тэрийг сонсчод бас их айгүй гой санагдсан байхгүй надад. Нэрэл тийм байна. Одоо миний охин манай хоёр охин гитар би гитар барингууд baby shark гэдэг яг миний өмнө сууч. Би baby shark-ын дуучихгүй бол ерөөсөө зогсохгүй. Тэгээд би ингээд ярианаас ингээд халил яваад идэх шүү. Зүгээр шүү дээ. Тэгээ ээж аав нь тийм хүмүүс байдгийг. Тэгээ 7 сая хүүхэдтэй би дээрээ 4 өгч 2 ахтай. Тэгээ ахнаар эгчнэрт ер нь базуулна үз. Базуулна шүү дээ. Одоо жинхэнэ л одоо үгийн сонсч би хүмүүжил бол байхгүй бол болохгүй шүү дээ. Ахнартаа зодуулна, цохиулна. Би нэг аймаг мартдаг байхгүй. 7 дугаар би 5 дугаар ангил үү? Жохон байсан юм аа. Нөгөө манай ах нэг юм сармагчингийн нэг юм заван царайд нэг юм баг байдаг шүү дээ. Нэг юм үсвэстэй ардаа. Тийм баг авчраа найзуудаас авчирсан. Тэгээд ээж маань зах руу явчихсан байхгүй. Тэгсэн чинь манай эмээ за чи наадхаа ингээд Бруно Марсын нөгөө клипэнд ордог. Тэрүүн шиг тийм баг байхгүй. Тэгээд манай ах нар дотор нь тавигт татангууд ингээд нүдээр нутаа гарч манаа те. Тийм байгаад зурхгүй. Тэгээд би жоохон хөөхт ингээд харчаад. За ээжтэй наадхаа үзүүлэх юм бол ээж чинь зүгээр харавчи шүү бити үзүүлээрээ гээд эмээ маань ихсэн байхгүй. Тэгээ ээж захаас өрөөд ирсэн яг галтгооны цонхны ажил суужсан би гадаа гараад нөгөө багийн өмсөд нөгөө цонх тогшдог юм ааз те. Тэгсэн чи ээж минь хараад гээд бүр татцсан байхгүй. Гээд татаа заяа. Манай ээж нэг татчихдаг байхгүй. Тэгээ татсан чинь манай хоёр ах чинь очоод нөгөө ус мус цаал. Тэгэл ээж ингээд ямар сони хүүхэд вэ чи яаж байгаа юм бэ гэдэг хамаг биеийн сүлдө баг харамжсан газар байхгүй. Тэгээ би гадаа ингээд зогссон шокод орсон нөгөө багаа барьцсан. Тэгсэн хоёр ах зүгээр хоёр талаас ингээд амжлаад нэг нь үстэй нэг нь хөлнөөс бариад том ороор оруулаад ийм модон ийм хэмээтэй сандал өгдөг шүү дээ энэ цайны газар мазар байдаг те. Тийм модон сандлаар бөхс рүү 2 3 гусч байгаа. Далан дээр зүгээр 10 үед алгацсан баха. Яг энэ далан дээр. Нуруунд дээр зүгээр ингээд нуруу өвссөн. Хоёр ахта тэгж хамгийн сүүлд аймаг зодуулжсан байхгүй. Тэгээд ер нь болохгүй юм хийх юм бол ингээд үглэлтэй миний хоёр ах. Эгчнэр бол яг ингээд тэгж ингэдэг гэл хамаг үгээрээ ингээд бүгдийг базаа штэ эгчнэр бол. Гэхдээ нэг юм манай гэр бүлийн хувьд гэх юм бол нэг юм хүмүүжлээс гажууд те. Та нар ямар хамаатай нэг насаар их дүү хүмүүсээ ч юм уу нэг насаар ах хүнийгээ одоо энэ хүмүүс гэдэг шүү дээ. Чи юм ээ те. Чи өсөхүйлээ те тагтаа магтаа гэдэг шүү дээ. Манай эгчнэр нэг насаар ч юм уу нэг насаар 2 насаар ахал болдог бол ах ихчл бол ихч. Тэгэл яг ингээд гэр бүлийн хүмүүжил айгуу сайтай гэж би хувьдаа манай гэр бүлийгээ тэгж боддгийг. Нөгөө манай гэр бүлийн хүмүүжил гэх юм бол одоо миний хамгийн том сургууль бол гэр бүлийн хүмүүжил. Ер нь бол яг үнэ шүү те. Би одоо яг ингээд 30 настай залуу байхгүй. Та хүүхэд байхдаа яаж хүмүүжсэн тэрийгээр л одоо ингээд та гэрийнхээ гадаа тоглож байхад одоо танаа авч нөө миний хөө галаа юу ягараа ингээд яг тэр текстийг л одоо та яг болгон дээрээс хэлж байгаа байхгүй. Яг үнэ харин тийм. Энийг битээ холоо битээ тоглоорой хой гэл те. Гэл одоо хүүхэд болгоны гэр бүл болгоны тийм нэг юм жорл байдаг юм шиг байгаа. Тийм тий. Яг үнэ. Тэгээ би одоо юу гэдэг нь одоо хүмүүс бас тэгж л байна л да зарим нь ингээл хүүхдүүдээ ингээ зөв хүмүүжүүлэх юмсан те ном аваал те. Хүүхдийн хүмүүжэлтэй өстой ингэх өстой. Ингээл ямар нэгэн байдлаар юм үзэж хараал ч юм уу те. Би болохоор ингээд хүүхдүүдээ одоо мэдээж би хоёр охинтой хүн ч одоо хүүхдүүдтэй хүн биз дээ те. Тэгэлгүй яах вэ? Тэгэнгүүт одоо хоёр охинтой ингээд ямар ч нэг юм яг өөрөө яаж хүмүүжсэн, миний ихснэр яаж хүмүүжсэн, би ганцаараа хүмүүжүүлэхгүй шүү дээ. Их нэртэйгээ хүмүүжүүл. Миний ихнэр хүүхэд байхдаа ямар байсан, ээж аав нь өгдөг байсан. Яг тэр текстийг л одоо энд хэл гэдгийг л би яг тэгж боддог байхгүй. Түүнээс ингээл шал өөр ертөнцийг авчраад тэр хүүхэд наагаал те. Болохгүй сонирхтой сонирхгүй юм дээр наваач юм наагаал те. Тэгээс ерөөсөө байдгүй шүү. Тийм яг үнэ яг үнэ. Энийг нэг хайчихсан гэдэг тийм дадал зуршил эсвэл бол энийг нэг одоо яг энэ дадал зуршлыг өөртөө бий болгочихсан гэдэг тийм яг энэ хоёр үнцгийн зүйл гэх юм бол юу хэлэх вэ ер нь? Их юм байгаа хөө.
Хайчиг юу вэ? Тэг хайчиг юу гэх юм одоо жингээс эхлүүлээ. Одоо мэдээж энэ жин гэдэг бол дадсууршлын үр дүн. Тийм. Ер нь бол тэгэл хоолтоос ахвал хөдөлгөөнөөс ахвал тийм ээ. Яг үнэ. Би ч ерөөсөө ихнэр одоо юу гэр бүлтэй болоогүй байхдаа бас л нөгөө юу байлаа шүү дээ. Жинхэнэ фит байлаа шүү дээ ер нь бол тэ. Уус хахан чэйжтэй бол чэйжтэй. Тэгэл ер нь таргалалт бол нэг амар байгаагүй. Тэгээд гэр бүлтэй боллоо ингээд гэр бүлтэй болгоор шин хүний хүн тэгдэм байл да 50 байхаар илүү ингээд юм таргалалт үүсдэг. Тэ нэг юм амар амгалан байхаар ингэдэг гэж би сонсохгүй. Тэгээ ер нь их нэртэй болгоороо тэгдэг те таргалдаг те би ч гэсэн яг тэгсэн байхгүй. Их нэртэй болоод ирэнгүүд их нэр чинь ингээд өглөө болон гоё хоол орой болон гоё хоол өглөө болон гоё цаймаа гэх би итгэхгүй яах юм бэ хөрхтэй тэр чинь идж байгаа юм чи. За тэгэнгүүт ингээд хүүхд идж байгаа л аминаар ич гэдэг чи бид нар хүүхд идчихсэн би итгэхгүй л болохгүй. Хүүхд идчихсэн мэг асгалтаа юм шүү те. Тэгсэр бол ерөнхийдөө ингээд аад өгч гэл те. Аавч итгэхгүй нохоод өгч гэдэг шиг те. Тэгээд хамгийн гол нь зүгээр 50 байдлаас л амар тийм таргалт үүсдэг юм байл. Миний хувьд яг хаях юм ихэд одоо би жин дээр нэг жоох ингээд анхаарал ингээд энэ бол асуудал байхгүй. Одоо хүмүүс жоо миний өмнө санаа зовоод байна л да. Ер нь бол одоо миний ээж аав ч юм уу те. Ойр орчны хүмүүс ингээд миний өмнө санаа зовоод. Одоо ингээд тавьчлаа шүү дээ. Яана гэл те. Энэ зүгээр асуудал байхгүй нэр зүгээр л чи өөрөө санаа зовоод тийлтрээд кинон дээр гахаа гэж зорготой зодлоо. Харин тийм. Гахаа гинэ гэж зорготой зодлох гэсэн юм өстэй. Тэр ялгаа зүгээр уран бүтээлийн асуудал байхгүй. Тэнгүүд би энэ дээр зүгээр асуудал байхгүй. Энэ бол зүгээр миний жингийн асуудал. Би нэр зүгээр сар хийхтэл би хэлдэг байхгүй. Би сар хийхтэл зүгээр нэр баг тэмцэд орно шүү. Баг ухааны нэр. Гэтэ яг мэдээж маш одоо олон сарын бэлтгэл байгаа л да ер нь бол тэ. Дараагийн асуулт юу вэ? Олох зүйл. Наадхыг чинь одоо би ярих гэдэг байгаа байхгүй. Би болох зүйл би одоо нэг юм хүн болгон ингээд нэг юм гоё хобби биш. Одоо фантастик шахах гоё нэг юм. Тийм цаадах чинь тийм хүн орцсон байлээ. Бууддаг яадаг гэдэг спортоор гэж хэлээ тий. Одоо юу гэдэг нь зарим нэгэн сакс тоглоол тий. Надад ямар нэгэн юм тоглох сонирхолтой спорт өстө төвч байдаг байхгүй. Хамгийн амар. Би сакс тоглож үнэхээр чадахгүй заяа. Тэнгүүд надад нэг ганц хобби би нэг ийм гоё хоббитэй болохыг хүсэж байгаа байхгүй. Хүсдэг байхгүй. Одоо энэ хөдөлгөөний ч юм уу эсвэл нэг ийм гоё хоббитэй болоод тэр хоббигоо хөөгөөд ч юм уу те. Яг үүндээ яг одоохондоо яг тэр хоббигоо олоогүй байна. Гитар бол яг би гитар бол ингээд би ингээд гоё сайхан байхтай гитараа тоглолчин. Ер нь ганцаарцсан үедээ тоглолчин. Ер нь ингээд ийм happy байх, жаргалтай байх үедээ гитараа барьчин. Өтгөр гунагтай байх үед ер нь амьдралын бүх мөчтөл гитар байж байгаа. Аль нь гоё хань болчих чинь тий. Гитар бол ингээд мөнхөд байж байгаа. Гитар бол яг миний хобби бол мөн л дөө. Гэхдээ ингээд хажуугаар бас хүмүүсийн нийтлэг хоббинууд шүү дээ. Гадуур юу яадаг одоо юу гэдэг цан жаргаар гулгадаг ч гэнэ үү те. Тиймэрхүү нэг хоббиг л олж авъя гэсэн тийм бодол байна. Гой. Тэгэхгүй бол одоо ингээд чи ямар хоббитай гэхээр би одоо гिचгээд байгаа байхгүй. Нэг гой хобби барьж авъя. Тэр хоббигоо ингээд гой ажил хэрэг болгоё те. Тийм л бодол байна дүүд нь. Энэ бол мэдээж халамцсан яриа нэвтрүүлэг те. Харин тийм байна. Ингээд халт юм байна. Халт юм байна. Одоо сүүлдээ бүлэнцүү яриа болдго юм байна. Тэгэхээр мэдээж энэ сүүлдээ одоо гарахтаа за баяртай өгөө хийдэ. За ара артизан усаа рекламт чи бол бас нэлээд 3 ус ашиглаа. Чи ус сайн ууд юм бэ те? Ус ер нь сайн унаа. Ара ус нь гүний уснаас доош хөрсний бохирдол үл нэвтрэх дагаврагт орших pH 8.5-тай Монголын анхны артезан ус юм. Дахин боловсруулагдсан савтай ара эрдэс тусыг сонгож өөрийгөө болон их дэлхийг хайрлая. Гэрэл унтчихлаа. За гэрэл ч унтрлаа. Удахгүй камер ч унтрах одоо чи өдрийн ярилцах цаг дуусчих шиг байна. За одоо хоёлаа ингээд нэвтрүүлгээ өндөрлөе. За эхлээд жоохон тийм добрын ихэлсэн бол одоо жоохон цогцог дуусгана. За хоёлаа аль камер руугаа харах уу. За энэ лүү харах уу. За 1 2 3 явлаа. За баярлалаа өгөө.